Нэг ингэ зам аа. Тэгээ та энэ өндөр Үнцгий анхсан хэрэг байна. Ахтар ирсэн хайгаад явж байна. энэ зам хаашаа орсон юм. Энэ хамчиг өгөх юм асуух ба. Энэ байж чи бид За одоо энэ танаа дээр хэтрүүлээд ийшээ зүүн талдаа хэтрүүлсэн юм байна. Баруун талынх нь энэ хоосон газраас хэтэрсэн хэмжээгээр танаах дээр. тэгчүүдээ яг бол тэгэл болоод. За тэг өөр санал гомдол байхгүй тийм ээ. Одоо энэ чинь бол болчлаа шүү дээ тийм үү? Энэ ингээ болчлаа. За энэ дээр санал гомдол байхгүй. Газрын албаас юм байна лээ. За энэ сонсооч. Сонсоо. Энэ цаа талд нь байгаа сул газар байгаа юм байна шүү дээ. Энийг нь их нялхас дээр өгөөд эдний одоо энэ хэтэрсэн эдний их нялхасын газар руу орсон талбай хэмжээтэй тэнцүү талбайг энэ сул газар дээр нь эдний дээр нэмж олголтыг нээж өгöd гэх үү. Та хэд төсөлтэй гаргаад өгч. Газрын албаас мэдээ ингэ шийдэж өгöd. Болоо. Яг бол. Тэр нүдсэн тааш шүү. Одоо энэ хоёроо орно болцох юм гэсэн. Энд чинь дараагийн энд чинь бол нийтэд үйлчлэх наач юм. би танд ингээ хэлээд байна. Одоо зөвмөр энд ирснийх дарга энэ үз. Би оролдоод өглөө. Наа зураг авч 잠깐 쓰고요. 이셔. Тэр мөхч хөрлөө сая шүү. Шөрхөө. За. Шөрхөө гэрхөө. За манайхаас танд хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Зөрчлөө арилгах 17 өргөсөн үү? 17-ны өдрийг хүртэл та зөрчлөө арилганаа. За арилгаж чадахгүй бол бид нар холбогдох хуулийнхын дагуу арга хэмжээ аавна. Арга хэмжээ гэдэг та ингэж ойлгоорой. Танаа энэ суурь булагдах юм байна. Зөвшөөрлгүй баригдсан барилгууд нураагдах юм байна. Энэтэй холбогдож гарсан бүх зардлыг гэм буруутай этгээдээс нь гаргуулнаа. Яста төр төмөр нүрээ харуулна шүү. Тийм ээ. Тэгэхээр та тэрний наана одоо яд холбогдох зөвшөөрөл авах боломжтой юм гэдэг юм бол тэр юмнуудаа аав. Ер нь бол барилгыг та зөвшөөрлөө авчгаад барилгаа эхлүүлэх хэрэгтэй. Мэргэжлийн байгууллагатайгаа зөвшөөрчих хэрэгтэй. Орос гарцаа ярилцах хэрэгтэй тийм ээ. Тэгээ энэ асуудал хийгдээгүй байгаа учраас одоо бид нар яалчгүй төр төмөр нүрээ харуулнаа. Тийм ээ. За одоо ингээ манай мэргэжлийн бүх байгууллагууд одоо газар дээр нь ажилласан. Бид нар яг энэ тухай тайлбараа хотын даргад очиж танилцуулна. Харин тэр их нялхастай холбоотой асуудлаа шийдчихсэн юм байна тийм ээ. Тэрэн дээр бол одоо асуудал алга. Яг энэ асуудлаар өмнөх 7 хоногт хотын дарга өөрийн биеэр ирж ажиллалаа. За ажил хугацаанд өгсөн үүрэг даалгаврын биелтийг өнөөдөр бид нэр шалгаад явж байна. За хотын даргаас өгсөн үүрэг даалгавар буюу их нялхасын энэ хашаантаар оруулаад барьсан байсан хашаа талбайг бол одоо буулгаад хэвийн хэмжээнд нь оруулаад өнөөдөр их нялхасын үндэсний төвд өөрсдөө хүлээлгэж өглөө. За ямар нэгэн байдлаар санал гомдлого болголоо. За үүнээс гадна Монгол үндэсний дээд сургууль гэдэг байгаа энэ сургуулийн маань бас барилгын хэд хэдэн барилгын үйл ажиллагаанууд явагдаж байгаа. Тэгээ энэ одоо харамсалтай нь ямар ч одоо зөвшөөрөл байхгүй мэргэжлийн байгууллагуудтайгаа зөвшөөрөл авсан зүйл огт алгаа. Одоо та бүхний харж байгаа энэ барилга бол одоо үндэсний дээд сургуулийн маань захирал хэлэхдээ бид нар хөрөнгө оруулсан болохоос манайх бишээ бидэнд хамаагүй гэдэг. Дотор нь барилгын ажил гүйцэтгэж байгаа хүмүүс бол үндэсний дээд сургуулийн захиалгаар бид нар ажиллаж байгааг ингэж яриад байдаг.
Тэгээ яг энэ барилга одоо та бүхэн ярьж байгаа энэ барилгыг бол зөвшөөрлгүй баригдаж байгаа учраас өнөөдөр газар дээр нь мэргэжлийн яамны цагдаагийн байгууллагын хүмүүс ажиллаад үйл ажиллагааны зогсоогоо дотор ажиллаж байгаа барилгын одоо ажилчдыг бүгдийг гаргаж байна. Одоо ингээ үйл ажиллагааны зогсоогоод хаалгуудыг нь лацтаад явна. За үндэсний дээд сургуулийн одоо яг хажуу хэсэгт баригдаж байгаа тэр доороо гараж бүхийн нэлээд том талбай та бүхэн харсан тийм ээ. Тэгэхээр энэ талбай бас зөвшөөрөл авахгүй. За нийслэлээс бол зөвхөн Агийн даалгавраа батлуулсан. Гэхдээ Агийн даалгавар батлагдсан хэмжээнээс 3 дахин хэтрүүлээд ингээд суурьа зутгцсан. За эргэн тойрны оршин суугчдын одоо орц гарцыг нь хаацсан. Нэгэсэндээ Улаанбаатар хотын замын одоо мастер төлөвлөгөөнд тусгагдсан авто замын одоо орц гарцын дээр зогсоолын одоо барилгаа зөвшөөрлгүйгээр барьцсан ийм асуудалтай. Одоо энэ энэгээр явж байгаа энэ хүмүүс бол одоо яг энэ авийн оршин суугч нар хил ам одоо гаргаад байгаа энэ хүмүүс. Тэгээ энэ хүмүүсийн эрх ашиг зөрчсөн ийм барилгын ажлыг бас энэ ингээ эхлүүлээ явж байна. За үндэсний дээд сургууль гэдэг байгаа энэ өндөр сургууль маань өөрөө манайхаас архитектур төлөвлөлтийн даалгавар эскиз зураг авахдаа 12 давхар авсан боловч одоо 15 байна 16 давхар болтлоо ингээ баригдчихсан. Улсын комиссоос ямар нэгэн байдлаар манайх одоо аваагүй, ашиглалтанд хүлээж аваагүй. За энэ барилга дотор одоо сургуулийн үйл ажиллагаа явж байгаа. Өчигдөр боловсрол соёлын шинжилгээ ухааны яамд яг энэ барилгатай холбоотой энэ сургуулийн үйл ажиллагааг одоо зогсоож өгөөч гэж судахтаа албан бичгийг бид нэр хөргүүлсэн байгаа. За хажуу талд нь баригдсан байгаа энэ хөрөн оюутны дотор байр байгаа. Мөн бас улсын комисс аваагүй. За улсын комисс аваагүй энэ барилга дотор ингээд оюутнууд амьдраад ийм байдалтай явж байна. За энэ барилгыг өнөөдөр ингээд зогсоож байгаа. За өнөөдөр холбогдох одоо нийслэлийн мөх нутгийн захиргааны холбогдох байгууллагуудыг нэрээд газар дээр нь бид нэр одоо ямар нэгэн байдлаар нэг ширхэгч тоосго тавихгүй барилгын ажлыг өнөөдрөөр ингээд зогсоолгож байна. За ингээд холбогдох дараагийн шийдвэрүүдийг бол одоо засаг даргын зөвлөлийн хурал танилцуулаад тэндээс л эцэслэн шийдвэрлэх баха.